Зяа яцхан бомборнод минь. Нойрдо тоорон ажил ихтэй бас энэ кинонуудынхаа чанартай үйлбэрийг нь олохгүй нэлээ юм болж байгаад юу ч гэсэн кинонуудаа олоод бэлтчихлээ. Тэгэхээр энэ удаа хэдүүлээ алдарч юу он цувралаа нэг дуусах удаа. Найруулагч Такаши Шимизугийн 2000 оноос хойш эхлэн гаргасан Ju-on буюу хараал цуврал нь нийт 15 ангитай хэдий ч Америк ремейкүүд болон нэг зүгээр инээдмийн буюу комеди ангийг нь алгасаад яг нийт 10 ангийн хэдийн 8-ыг нь оруулсан байгаа. Өмнөхүүдийг нь үзэх хүмүүс мэдээж сувг руу ороод өмнөх бичлэгүүдээс үзэх эсвэл Ju-on гэх тусдаа плейлист үүсгэж гсэн байгаа тул тэндээс шууд дараалалаар нь үзэж болно шүү. Би доор линкээр оруулчих. Харин одоо мэдээж сүүлийн 2 анги бол 2014 оны The Beginning of the End буюу төгсгөлийн эхлэл болон 2015 оны The Final Curse буюу эцсийн хараал ангиудыг нэг бичлэгт базаад оруулахаар шийдлээ. Өмнөх ангиудын үйл явдлууд нэгэн зохиолын дагуу үргэлжилж байсан бол энэ удаагийн ангиуд нь өмнөх бүх ангид болсон үйл явдлын өмнөх цаг үеийг харуулсан нэлээд сонирхолтой ангиуд байгаа шүү. Тэгэхээр олон юм яриад явах уу? Шууд кинонууд руугаа орцгоё. 2014 оны The Beginning of the End. Маш хүчтэй ата хорсол дунд нас орсон хүний хараал энэ нь тэдний амьдарч байсан газарт хуримтлагдаж цааш тархдаг. 1995 онд хүүхдийн хүчирхийллийн тухай дуудлага ирсэн нэгэн айлд хүүхэд хамгааллын төвийн ажилтан болон нэгэн цагдаа өөр нэгэн камертай хүний хамт ирж буугаар кино маань эхэлнэ. Нууг айлын хүүхдийг Тошиё гэх ба хүн амьдраагүй нэлээд удчихсан мэд нэлээд дэлбэрчгсэн айл байх ба дээд давхарт гарan харвал өнгөрөөд нэлээд тонсон гэмээр хүүхдийн цогцос олж харснаар нэмэлт хүч дуудахаар гарна. Баримтжуулан явж байсан камертай залуу нь үлдэн Тошиё хүүгийн цогцсын дүрсийг авч байтал хүүгийн сүнс харагдсанаар дүрс шилжинэ. Мэдээж буруу газараа, буруу цагтаа байсан нь ойлгомжтой. Эхний хэсэг Нанами. 9 жилийн дараа дунд сургуулийн Нанами, Яёи, Рина, Аои гэх охтууд уг аллаг гарсан сүнстэй гэгдэх байшинд очихоор явж харагдана. Нууг байшин хэрэг гарснаас хойш энэ Аои гэх охины эгч нь худалдан авсан байдаг. Мэдээж сүнстэй гэдгийг нь мэдсэн тул өөрсдөө амьдардаггүй түрээслэх хүн хайж байдаг. Охтууд ч байшинд орон сони юм а энэ байшин нэрээ сүнстэй гэж юу хэмээн тэндүү сонирхон явж байтал Нанами нэгэн хүүхдийн дуу сонссноор ганцаараа дээш гарна. Нанами охин нэг өрөөнд орон сонирхон явж байтал энэ тэндгүү цусуурсан харагдсанаа Тошиё хүүгийн сүнс харагдан орилон өрөөнөөс гарсан ч найзууд нь нэг тоолгүй нэл дээд гараад явдаг. Дараагийн хэсэг Яёи. Өмнөх хэсэгт гарсан охтын нэг болох Яёи биеийн тамирын хичээлийн үеэр нэгэн амьсгаадах дуу сонссноор ганцаараа заалны арын хэсэг рүү шалхан явхад Тошиё хүүгийн гар хөлнөөс нь барин авах ба Яёи охин нэгэн эвгүй зүйл олж харна. Би нэг л биш байсан тул сургуулийн эмнэлэг ороод хэвтэж байтал хүнжил дотроос нь нөгөө байшинд байсан нэгэн зураг гараад ирхэн тэр. Гайхан байж байтал мэдээж л манай цувралын хамгийн iconic хэсгүүдийн нэг болох хүнжил дотроос нь Тошиё хүүгийн сүнс гарч ирэн аван одно. Дараагийн хэсэг Рина. Үлдсэн 3 найзын Нанами болон Аои нар найз Ринагийнхаа гэрт ирэхэд ээж нь их хэл хямарчихсан байдалтай угтаж авна. Манай хоёр ч найздаа санаа зовн. Бид хоёр найзууд байгаамаа гэхэд ээж нь өрөөнийх нь үүдэнд нь хүргэж өгтөл хаалх нь цоожтой байна. Цоожийг нь онгойлхон яваад ортол найз Рина нь хамаг цонхоо юмар тагалжчихсан байх ба тэд нар ирж байна, нөгөө хүүхд ирж байна гэж дахин тавтаад хэлээд байдаг. Өрөөнийх нь хамаг тавилга чичрэн Тошиё хүүгийн гар харагдахад найзууд айн өрөөнөөс цухтан гарна. Ганцаараа үлдсэн Рина охин юм идэх санаатай галтайгоондоо ортол дараагийн хэсэг Аои. Нийлдэв зүйл үзэж харин шоконд орсон Аои охин гэртээ гүлийн байх ба өнөө байшин эзэмшдэг эгчээсээ тэр байшин нэрээ сүнстэй юм уу гэхэд эгч нь тэр байшин түрээслэхээр босноо хэлэх ба сүнсний тухай мэдэхгүй хэлгээд нэг л сонирм мэлзээд байна. Нэгчийнх нь нөхөр буюу хатан ах нь гарч ирэн тэр байшин руу ороогүй үсттэй гэдэл их л санаа зовсон шинжтэй асуухад Аои охин ч үгүй л гэд худлаа яриад авдаг. Аои охин ч ариун цэврийн өрөөнд орон найзуудаа санаа зовон усан нүдлэж байхад
Энэ үеэр Нанами охин метронд явж байхад найзууд нь нүдэнд нь харагдах ба очин харвал хий юм харснаа ойлгоно. Орилон зүгтэх үед гинтэл өнөө байшинд ороод ирчихсэн байх ба зүгтэх гээд гартал үл үзэгдэх хүч Нанами охиныг ийш тийш нь шидлэж байснаа аваад явна. Яг энэ үедээ зэрэгцэн манай цувралын хамаг зүйлсийн эхлэл болсон өмнөх ангиудад гарснаар эхнэр хүүхдээ хөнөөгөөд уг хараалыг эхлүүлсэн Такео Сейке болон Каяко Сейке нар уг байшин түрээслэн орж ирж буй нь харагдана. Дараагийн хэсэг Юи. Өмнөх үйл явдлаас 10 жилийн дараа Юи нэртэй бүсгүй нэгэн сургууль багшаар орох ба ажилтай болсондоо их л баяртай харагдана. Эрхлэгч багш нь уг ангийн өмнөх анги даасан багш нь гинтэл алга болсон тул та шууд энэ ангийг хариуцаад анги даасан багш болоо л гэнэ. Юи бүсгүй ажилтай болсноо зохиолч найз залуудаа их л баяртайгаар дуулгах ба гадаад талбайд их л сонин эргүүлэг олж харна. Шинэ ажлын эхний өдөр болоход ангид Тошио Сейке нэртэй хүү ирээгүй байгааг олж харах ба мөн маш олон өдөр дараалан ирээгүйг нь мэддэг. Гайхан гэрлүүн залгасан ч хүн аваагүй тул өмнөх багшийн тэмдэглэлийг үзтэл бас л Тошио хүү ирэхгүй байгаа тул шалгахаар гэрлүүн явлаа л гэж бичээд үлдээсэн байдаг. Бүр гайхан Тошио хүүгийн ширээн дээр очтол бас л нөгөө эргүүлэг байхан тэр. Дараагийн хэсэг Каяко. Юи бүсгүй хүүг шалгахаар өнөө байшин буюу Тошио хүүгийн гэрт нь ирэхэд дээд давхарт нь хүүгийн гар харагдсан тэр. Хаалга нь онгорхой байсан тул яваад ортол нэгэн эвгүй бүсгүй байх ба би Тошиогийн ээж Каяко байна. Тошио одоогор байхгүй байна. Аав нь аваад гарсан. Та орооч л гэнэ. Юи багш гайхан ортол дээд давхарт нь бас л хүүхдийн гингнэх дуу гарснаар дээшээ гарна. Хаалгануудыг нь скотчоор наачсан байх ба скотчуудыг нь хуулан өрөөнд яг орон чимээ гарч буй шүүгэнд ойрттол өнөө ээж нь гинтэл гараад ирнэ. Тэгснэ ээж нь та энд юу хийж аваа бэ? Энэ Тошиогийн өрөө биш. Би цай бэлтчихсэн байгаа. Та ирээд уу хэмээн нэлээд эвгүй цэхэрдсэн зэврүү хоолоогоор хилээд л яваад өгнө. Багш Юи хэлснийхэн дагуу араас нь очтол Юи багш маргааш нь нөгөө эрхлэгч багшид очин би хичээлдээ ирэхгүй байгаа Тошио хүүгийн гэрт нь очсон. Ээж нэг л эвгүй байна лээ. Би ер нь энэ ангийг өмнө хариуцж байсан багштай уулзаж болох уу гэтэл эрхлэгч нь тэр багш нь яг үнэндээ өнгөрч өгсөн гэд үннийг хэлхэн тэр. Үүнд нь гайхсан Юи багш өмнөх багшийн тэмдэглэлийг үргэлжлүүлэн уншихад уг тэмдэглэлд би Тошио хүүгийн гэрт очиход ээж нь үүдэндээ зогсчихсон Тошиог байхгүй л гэд байсан хэмээн тэмдэглэсэн байх ба тэмдэглэлийг цааш эргүүлбэл бас л өнөө эргүүлэг байхан тэр. Багш Юи гэртээ гайхан сууж байтал найз залуу нь орж ирэхэд уг ангийн зургийг үзүүлтэл Тошио хүүг харснаа зүгээр л ингийн харагдж байна штэ гэж нэг тоодгоо. Маргааш нь жуулж хичээлийн шинэ өдөр эхлэхэд Тошио хүү хичээлдээ ирсэн харагдах ба Юи багш очин ширээн дээр бити юм сийчээрээ гэд гараас нь атхан автал хий зүйл харснаа ойлгоно. Мэдээж бусад сурагч хүүхдүүд жинхэнэ шок. Оройн нь бол чалгалтын материалуудаа зассаар ганцаараа сургууль дээр үлдсэн Юи багшид гинтэл Тошио хүү болон ээж Каяко нь харагдах ба ээжийг нь даган явбал өөрийнх нь хариуцж явдаг анги руу яваад ордог. Гайхан ортол өнөө гэрт нь очиход ээжийнх нь тойрог зураад цараачаад сууж байсан дэвтэр ангид нь дүрээрээ байхан тэр. Хуудсуудыг нь эргүүлэн харуул Тошиогийн ээж Каяко бүсгүйн өдрийн тэмдэглэл байдаг. Найз залуу нь гэртээ ирэхэд Юи багш цонх руу гөлрөн юу ч дуурахгүй зогсох ба найз залуу нь гайхан очвол цонхон дээр өнөө тойргийг хуруугаараа зуран зогсож байснаа гинтэл ухаалдаад унхан тэр. Юиг унтуулчаад найз залуу нь гайхан цүнхнээс нь өнөө дэвтрийг гарган битсэн зүйлийг нь уншвал өнөөдөр түрээсэлсэн шинэ байшиндаа орлоо. Яг л миний хүсэж байсан байшин байна. Одоо хүүхдтэй л болмоор байна. Ер нь би яагаад хүүхдтэй болж чаддгүй юм бол бурхан минь би ямар нэг буруу зүйл хийсэн гэж юу? Миний нөхөр Такео дандаа л ажил ихтэй байдаг. Гэртээ баараг л харагддаг. Хүүхдтэй болвол ер нь ингэн тэгнэ гэж бурханаас хүүхд гуйсан маш их юм битсэн байдаг. Хоосон 2 хуудас эргүүлэн бүр цаашлан уншвал өнөөдөр надад гайхамшиг тохиолоо. Гэртээ ганцаараа байж байхад нэгэн цагаан хүн над дээр ирээд ээжээ гэж хэлсэн. Би жирэмсэн болсон гэдэгтээ итгэлтэй байна. Миний нөхөр Такео үүний тухай огт мэдэхгүй байгаа. Тэр зүгээр юу ч мэдлэхгүй аавынхаа ажлыг хийхэд л болно. Миний толгойд Тошио гэдэг нэр орж ирсэн. Тошио нэрээ сайхан нэр байна шүү хэмээн битсэн байдаг. Үүнийг нь уншсан найз залуу нь мэдээж маш их айн шоконд ордог. Дараагийн хэсэг Наото буюу багш Юигийн найз залуу. Найз охиндоо нэлээд санаа зовсон Наото залуу уг байшин түрээсэлдэг нөгөө өмнө нь өнгөрсөн Аои охины хүргэн ах дээр ирэн би тэр айлын Тошио хүүгийн багшийнхан найз залуу байгаамаа тэр байшинд яг юу болсон юм бэ гэтэл түрээслэгч залуу юм хэлэхгүй нэлээд чимээгүй байж байснаа
байшинд бүр 19 жилийн өмнө өгсөн хүү олдсон тухай хэлхэн тэр. Мөн хэрвээ тэр байшинд хөл гიშгэн орсон л бол эвгүй шүү. 10 жилийн өмнө манай эхнэрийн дүү аав ууя орсноос болж би тэр дүүгээ болон эхнэрээ алдсан хэмээн өөрийн гашуун түүхээ түнд хэлдэг. Мэдээж манай залуу хэдийнэ орчихсон байх нь ойлгомжтой. Наото залууч бүр гайхан олон жилийн өмнөх сонингуудаас хайж үзвэл 19 жилийн өмнө болсон үйл явдал буюу киноны хамгийн ихэнд гарсан зүйл бичээстэй байх ба юуигийн ярьж байсан Тошио хүүтэй нэр ижил байсан гайхан Угсгээ Канадаж аваад газ гарна. Гэртээ ирэхэд юуи унтаж байх ба өнөө сонингоос хэвлэж авсан Тошио хүүгийн зургийг харьцуулж хартал 19 жилийн өмнөх хэргийн хохирогч Тошион найз охиных нь одоогийн ангийн Тошио хүүтэй яг ижилхэн байхан тэр. Мань залууч бүр гайхан юу болоод байгааг ойлгохгүй байж байтал Naoto. Төгсгөлийн хэсэг Тошио. Найз залуугаа алдсан юуи бүсгүй бүхнийг олж мэдхээр өнөө байшинд иртэл ороод ир гэж байгаа юм шиг л хаалган өөрөө онгоохон тэр. Доктор орж дээш харан өнөө скотчаар наачсан байсан шүүгийг нээтэл нэг хайрцагл байхан тэр. Доктороос нь зургийн цомог гарган ирээд хартал Такео Секигийн гэр бүлийн зургнууд байх хэдий ч хүүхдийн зургуудыг сараачсан байдалтай байгаа нь их л сонир харагдана. Бүр цаашлан ухан нэгэн видео камер байсныг нь гарган ирээд хуурцгуудыг нь тоглуултал их л жаргалтай залуухан гэр бүлийн бичлэгүүд байх ба Тошио хүүн аавда нэг л дургу харагд. Хайрцгийг бүр цаашлуулан ухтал тусад нь хийсэн нэг хуурцаг байсныг нь тоглуулбал яг л өнөө дэвтэр дээр биччихсэн байсанчлан Каяко бүсгүй гэртээ зүгээр хэвтэж байхад Тошио хүүгийн сүнс гарч ирснээ биед нь уусан орно. Багш юуи ч өмнө гэрт нэрэн ээж Каякотой уулзаж байсан тул түүнийг танин гайхан байтал гинтэл ард нь 10 жилийн өмнө уг байшинд болсон зүйлс харагдсанаар хэдүүлээ энэ олон анги энэ их үйл явдлын өмнө яг юу болсон тухай олж мэднэ. Нөхөр Такеон эхнэрээсээ энэ хэний хүүхэд юм бэ гэдээ их л ууртай асуухад эхнэр Каякон Тошио чамтай ямар ч хамааралгүй. Зөвхөн миний хүүхэдгээ муухай инээтэл нөхөр нь ууралсандаа эхнэрийнхээ хүзүүг мушгин харуусан байдаг. Нүгээр зогсохгүй өнөө байн гараад идэг Тошио хүүгийн хар муурыг нь аваад пэйжентхийн алсан байдаг. Нүдсэн харсандаа итгэж яатсан юу вэ багш уг шүүгээний дэшээ зохон хартал хэмээн цочин сэрхэд гэртээ байх ба найз залуу дээр очтол энэ бүхэн зүуд биш бүх зүйлс жинхэнэ болсон ба юу вэ бүсгүй хэдийнэ тэнгэртээ дэвшсэн гэх мессежээр кино маань дуусна. Яг зарим нэг зүйлс нь ойлгомжгүй байсан бол яг юу болсон тухай гялс базаад маш энгийнээр ойлгомжтойгоор яриад өгье. Энэ ангийн үйл явдал бол өмнөх ангиудад гарсан зүйлсийн айл өмнөх үйл явдал ба Тошио хүү болон Такео Секи гэр бүл юу болсон тухай илүү тодорхой гарч байгаа юм. 1995 онд нэгэн айлд хүүхдийн хүчирхийллийн дуудлага ирснээр яг жинхэнэ Тошио хүүгийн цогц олдсон байдаг. Харин үүнээс хойш 9 жилийн дараа хүүхэдтэй болох маш их хүсэлтэйч болж чаддгүй Каяко бүсгүй өөрийн нөхөр Такеотой хамт уг байшин түрээссэн амьдарч эхэлсэн байдаг. Гэтэл нэг өдөр өмнө өнгөрсөн Тошио хүүгийн сүнс Каяко бүсгүй хэвлэлд орсноор Каяко бүсгүй яагаад ч жирэмсэн болсон байдаг. Каяко бүсгүй жуудлах хүүтэй болж тэр хүүхдээ мөн ижил Тошио хэмээн нэрлсэн нь мэдээж өмнөх Тошио хүүгийн сүнс Каяко бүсгүйг ховстон удирдсан байдаг. Ерөнхийдөө бол Каяко бүсгүй биед орж хүүхэд төрүүлээ тэр хүүхдийн биеийг нь Тошио хүүгийн сүнс удирддаг хүүдээ нэг тиймэрхүү. Хүүж томорсоор 10-аас хүрэх ба энэ үед аав Такеон эхнэрээ өөр хүнээс хүүхэдтэй болсон хэмээн хардан эхнэр болон хүү Тошиогийнхаа хар муурыг алан өөрөө ор сураггүй алга болсноор дотроо өмнөх Тошио хүүгийн сүнсийг тээн яваа одоогийн Тошио хүү ганцаараа үлдсэн байдаг.
Ju-on цувралын төгсгөлийн анги болох 2015 оны The Final Course. Энэхүү анги дээр ерөнхийдөө өмнөх ангийн үргэлжлэл үйл явдлууд гардаг. Маш хүчтэй хатаа хорсолдоонд нас орсон хүний хараал энийн тэдний амьдарч байсан газарт хоримтлагдаж цааш тархдаг. Өмнөх ангид өнгөрдөг АОE охины хөргөн ах буюу өнөө байшингийн түрээслэгч нь байшингийнхаа хашаа гинжлэн хаагаад одоо хэн нэг ч дахиж оруулахгүй ингээд бүх зүйл дууслаа хэмээн их хэл багталтайгаар инээж буугаар кино маань эхэлнэ. Эхний хэсэг Рио. Ахлах ангийн сурагч охин Рио хамаатны нэг хүүхэд нь ээж авгаа болсон тул ээж бит хоёртой одооноос хамт амьдрахаар болсон хэмээн Мидори найзтайгаа ярин явна. Нээж нь эмнэлэг дээр өнөө хүү дээр ирэн би чиний авга ихж байгаамаа. Өнөөдрөөс чи охин бит хоёртой амьдрын шүү заа гэд их хэл ээлдэг хэлээд гэрлүүгээ дагуулж явдаг. Өнөө хүү юу ч дуурахгүй их хэл бүрэг талтай харагдана. Рио охин ч гэртээ ирээд хамт амьдрахаар болсон дүүтэйгээ дотносох гэж үзэх боловч бас л чимээгүй суусаар л. Ээж дээрээ очиад гайхаад хэлтэл аргагүй хөөрхий ээж нь өнгөрөөд аав нь алга болчихсон. Сэтгэл санаа нь хэцүүхэн л байгаах. Нуудахгүй зүгээр болох байхаа сайн анхаарал тавьж байгаарай л гэнэ. Рио охин ч ээжтэй за ойлголоо хэмээн хэлчихэд наавынхаа бурхан дээр аяг будаа тавиад залбирч байхад ард нь нэлээд эвгүй зүйл харагдах ба будаа нь асар хурдан муудан хөгжөрнө. Дараагийн хэсэг Эна. Рио охины гэрийн яг хажууд байрлах эмнэлэгт хэвтэж буй Эна нэртэй жаах охин сониучрхан Риогийн гэрээг уцаараа татан харж байхад нөгөө цагаан хүүхдийн сүнс гэр дотор явж харагдана. Тошиогийн сүнс энэ хүүхдийн биеийг удирддаг тул хаяада биеэсээ гарч яваад л ах шиг байгаа. Оройн болж Рио охин өрөөндөө унтах гэж хэвтэж байтал маргааш нь сургууль дээр Рио охин Мидори болон Мадоко нэртэй найзуудтайгаа өнөө орой манай ээж байхгүй тул манайд очиж пицца идэж сууяа л хэмээн ярилцаж байхад найз Мадоко нь Карако орё л доо гэж байгаад хамтдаа явхаар болдог. Рио охины ээж ажилдаа явахын өмнө хоол бэлдэж тавьчихад хартал хөргөчний доторх ногоонууд нь юу ч үгүй муудчихсан байхан тэр. Гайхан гаргаж хайчгаад л ажилдаа явна. Нөхдүүд Риогийн гэрт хов баазан байхад өнөө хамаатны дүү нь орж ирснийг харвал мэдээж өнөө Тошио хүү байхан тэр. Дараагийн хэсэг Тошио. Өмнөх ангийн төгсгөлд гардаг үйл явдалд аав Такео Секийн эхнэрээ болон муурай хөнөөчгөө Тошио хүүг алхахаар ойртоход өмнөх Тошиогийн сүнс хүүгийн биенээс гарan муухай орилсноор дууссан байдаг. Аав Такео Секийн бараг ингээд үхээд ор сурггүй алга болсон юм шиг байгаа. Тиймээс л одоогийн Тошио хүүг авга ихчэндээ ирэхэд ээж Каякогийнхэн сүнс нь хамт ирэн элдв зүйл харагдаж эхэлсэн байдаг. Гэрийнх нь хажуугийн эмнэлэгт хэвтэж буй хүнд өвчтэй Эна охин ахин саваагүйтэн Риогийн гэрийг харж байтал дараагийн хэсэг Мидори. Рио охины ангийн найз Мадоко нь их л сониуч охин байх ба нэрээ танаа гэрт харсан нөгөө хамаатны дүүгээ чинь ээж нь яг яагаад үхсэн? Ер нь аавд нь бас яг юу болсон юм бол аавынх нь нэр нь ер нь юу вэ? Би интернет тухайд олоод өгөө л хэмээн асуув. Энэ хооронд найз Мидорийн нөгөө дуртай зангаараа ганцаараа каракадж байхдаа 9 жилийн өмнө алга болсон эгчийнхээ зургийг цүнхнээсээ гаргаж ирж санаж байна шүү эгчээ хэмээн хэлнэ. Энэ зургийг сайн харвал өмнөх анги дээр элдв дуу сонссноор айгаад сургуулийнхаа эмнэлгийн өрөөнд орон хэвтэж байхдаа нөгөө сүнсэн чирэгдэн алга болдог Яяои охины зураг байдаг. Мидори охин 0 орчход ороод ирэхэд эгч нь яг л алга болсон үеийнхээ буюу багийнхаа төрхтөө сууж байх ба гинтэл Нэжа Нэжа энэ үеэр
нөгөө найз болох Мадокон интернет ухсаар байгаа Тошио хүүгийн гэрт юу болсон тухай олж мэдснээ Рио охин руу заалхан хэлж мэдээллийг нь явуулахад Рио охин яг одоо гэрт нь хамт байгаа хүүгийн гэрт нь юу болсон тухай олж мэдээд шок. Яг энэ үед найз Мадокон хоолоо идэж байхад хоолн дотор нь хүний нүд харагдан бүр гаран дээр нь хар мэнг шиг зүйл урган гарснаар амиа алддаг. Хүүгийн гэр бүлд юу тохиолдсон тухай олж мэдсэн Рио охин хамаатны дүүгээ өрөвдөн өрөөрөө нь ортол дараагийн хэсэг Май. Өмнөх анги дээр гарсан Юуи багшийн эгч болох Май нь гэнтэл дүүгээ зүүдлэх ба зүүдэндээ дүү дээрээ очтол нэгэн хүүгийн гар харагдах ба ширээн дээр нөгөө л тойргийг зуран суун. Юун хүүхэд вэ гэхэд өөдөөс нь түүний Тошио гэдгээ ээлгэн. Зүүднээсээ сэрэн дүүгээсээ мессеж ирж үү хэмээн шалгатал бас л юу ч байсангүй. Юуи багшийн эгч Май нь буудалд ажилладаг ба ажиллаа хийж явхад элдэв зүйл харагдах ба дүүгээс нь ашгууныг дуучуудан ирсэн байдаг. Май найз залуу Сатон нийтийн тээвэрт ажилладаг ба бас л сонин зүйлс харж эхэлдэг. Мань хоёр ажлуудаа тарцгаагаад гэртээ уулзсан өнөө сураггүй алга болсон дүү Юуигээс ирсэн дуучуудан үзэхэд Юуигийн ам тавьж рүүмэт амсгаадах дуу сонсогдох ба хажуугаар нөгөө муухай хятнах дуу сонсогдно. Майын гэрт дүүгийнх нь ажил буюу нөгөө сургуулаас сураггүй алга болсон тул ажлынх нь хэрэгслүүд буюу дэвтэр номнуудыг нэгжийнх нь гэрлөө явуулсан байдаг. Нууг хайрцаг дотор байх тэмдэглэлийг нь үзвэл манай ангийн Тошио гэх хүү хичээлдээ ирэхгүй байгаа тул гэрлүү нь явлаа гэх тэмдэглэлийг олж уншина. Зүүдэндээ сонссон нэртэй таарч байсан тул их л гайхах нь тэр. Норойн болж найз залуугаа ирэхэд дүүгийнхээ ажлын материалууд дундаас өнөө эвгүй дэвтрийг гаргаж ирээд уншиж байхан тэр. Энэ дэвтэр нь яг нөгөө өмнөх ангитаар гардаг Каяко бүсгүн би хүүхэдтэй болмоор байна. Хүүхэд гэдэл хэрхэн яаж хүүхэд олсон тухайга бичсэн өдрийн тэмдэглэл нь. Найз залуу Сатонч нэг л эвгүй мэдрэмж төрөөд шууд дэвтрийг нь гарган харина. Май бүсгүйг усанд орж байхад найз залуу Сатон унтаж байгаас ирэхэд Май байхгүй байх ба очин харвал нүдэн анаастай өдөр гарган хайсан дэвтрийг урдаа тавьчихсан нөгөө тойргийг зуран сууж байхан тэр. Сато жуурлан өнөө дэвтрийг дахиад л гаргаад хайна. Найз залуу Сатон ажлаа дуусгаад явах гэтэл метроны терминал дээр нэг л эмэгтэй үлдчихсэн байх ба сүүлийн метро явчихсан шүү би таныг гаргаад өгье гэхэд араас нь хүүхэд би хүүхэдтэй болмоор байна гэдэл давтан хэлээд байдаг. Гайхан эргээд хартал мэдээж хинж байхгүй ба энэ нь мэдээж Каяко бүсгүйн сүнс байдаг. Дараагийн хэсэг Сато. Май бүсгүй дүү Юуигийн хаан тэмдэглэл дээр нь биччихсэн байсан Тошио хүүгийн одоо байгаа гэрийнх нь хаягийг олж аваад ноцтол хүн байхгүй байсан тул яваад өгнө. Үүнийг нь чимээгүй дагаж явсан найз залуу Сатон байшин гаднаас нь ажиллаж байхад хажуу эмнэлгийнхэн цонхоо нэгэн охин харж байснаа зүхтаад л цаашаа орно. Үүнд нь гайхсан залуу энэ охин дээр очин энэ байшин болон энэ байшинд амьдардаг хүмүүсийн тухай асууж гарна. Гэтэл гинтэл харанхуй болж өмнө нь Тошио хүүгийн сүнс энэ охин дээр ирэхэд яг юу болсон тухай харагдаж эхэлнэ. Хөөхий өвхлийн өвчтэй энэ охин Тошио хүүтэй танилцсан. Чиний энэ муурч өгчихсэн байж тээ. Би ч гэсэн удахгүй өхөн. Би өгөхөөрээ танаа мууртай очиж тоглоно хэмээн ярилцсан байдаг. Үүнийг нь харсан Сата залууч их л гайхан өнөө айл руу яван ортол Тошио хүү ухаангүй хөвтөх ба гинтэл ухаан орон хоолойг нь боож эхэлдэг. Майыг зочид буудлын ажиллаа хийж байхад Сата цаагаар ноог танихгүй хүн шиг яваад л өнгөрнө.
Майж гайхан араас нь даган очтол өнөө цагаан хүүхдийн сүнсэл маш олноороо харагдах нь тэр. Энэ үеэр Сато залуу гэртээ гүн орж ирэх ба сая нөгөө айлд байхдаа Тошио хүүгийн биеийг зөрүүлээд боомлон алсан байдаг. Гэртээ дөнгөж орж ирэхэд өмнө 2 удаа гарган хайсан нөгөө муу ёрын дэвтэр дахин ороод ирчихсэн байсан тул бүр аргаа баран шатаах гэж оролддог. Нэг ухаан ороход бас л өнөө дэвтрийг нээчихсэн сууж байх ба цочин босол хаалгыг нь хэн нэгэн тогшно. Сүүлийн хэсэг Каяко. Дүүн ор сураггүй алга болон мөн найз залуу Сатогоо ч алдсан май бүсгүй. Ер нь л бүх зүйлсийн учрыг нэг мөсөн олъё хэмээн өнөө байшин буюу Рёгийн гэрт ахин очдог. Нилээн алхаж яваад нэг өрөөрөө хартал хоёр эмэгтэй хүн зогсож байх ба би юу гэх хүнийг хайж байгаамаа. Энд Тошио гэх хүүхэд байдгүй. Манай дүү юу вэ? Тошио хүүгийн багш нь байсан юм аа. Гэтэл Тошио байна хэмээн хэлэхэд хэдийнэ өнгөрсөн Рё охин ээжийн хамт зогсож байх нь тэр. Тошио байна гэд гарч ирэхэд нь охин хүүхэд байсан нь өөрийнх нь эзэмшдэг биеийг Майи найз залуу болох Сато боомлог харуусан тул хөөхний нөгөө эмнэлэгт өвхлийн өвчтэй байсан Энэ охины биеийг Тошиогийн сүнс хэдийнэ эзлэн авсан байдаг. Майж сандран гарах гэхэд Каяко бүсгүйн сүнс гарч ирэн араас нь хөөж байснаа гинтэл ор сураггүй алга болсон дүү юу ийгийнхэн дүрээр харагдан энэ хараал хизээс зогсохгүй хэмээн хэлэн муухай нээснээр кино маань дуусна. Йоо ямар хэцүү яасан их заналтай ямар ханж цадгүй сүнснүүд вэ те эднэр бүр нүгсэн Монголд байсан бол айл үжи арцгуучаасаагаад бүр болохгүй маяглаад байвал ам юм уу бөөдүүд хэдийнэ эрлэгт нь илгээсэн байхгүй те даанч тэгэж авахгүйг юм л та энэ японочууд нэрээ. За юу ч гэсэн өнөө алдарт цувралын Япон ангиудыг нь бүгдийг нь ярьж дуусглаа сайхан байлаа. Одоо араас нь энэ бүх ярьсан ангиудаа нийлүүлээд нэг бичлэг болгоод тавьчээ. Тэндээс үзвэл илүү амар ч юм уу эсвэл илүү ойлгомжтой байж магадгүй бах. Тэгээд араас нь дахиад хэд хэдэн цуврал бэлтцэн, зарим нь татаад бэлдээ тавьчихсан байгаа тул юу ихэ мэдж байгаа те. Сабаа дараад зүсгэлээ байж байгаарай.